Хэлчих юм да. За сайн байцгаана уу. Монголын барилгачид үндэсний эрх ашиг хамгаалах, Монголын барилгачид ажилдаа орлоготой байх эрх ашиг хамгаалах үүднээс 6 сарын 2-наас хугацаагүй суулт хийж эхэлсэн байгаа. Бидний тэмцэл бол 4 сарын 28-аас эхэлсэн. Сэлэг дэд төвийн тендерт одоо Монгол компаниудыг оролцуулах боломжгүйгээр санхүүгийн өндөр шалгуур тавьж тэнд одоо улмаар 15 хятад компани орсон баг. За ингээд нэгч Монгол компани орж чадаагүй, үндэсний эрх ашиг зөрчигдлөө. Тендерийг одоо шалгаруулалтыг зарласан нийслэлийн хамгийн газраас одоо тодорхой хэмжээний эрх ашиг гаргаж одоо үндэсний компаниудаа хааж боож ийн гэдэг ийм шаардлагыг тавиад ингээд сар хагас 40 гаруй хоног одоо ингээд чагсаалт цуглаан болон одоо янз бүрийн байдлаар шаардлага хөрвүүлэх байдлаар ингээд ажиллаж. За бид нар 4 сарын 28-нд ерөнхийлөгч хурлсөх ерөнхий сайд оюун эрдэнэ их хурлын дарга амар эсгэлэн тэргүүтээ төрийн өндөр албан тушаалт 14 хүн шаардлага өгсөн. Мөн яг сарын дараа буюу 5 сарын 28-нд 2 дахь удаагийнхаа шаардлагыг өгсөн. Ингээд эдгээр шаардлагын хариуд одоо хөрөлцөх ерөнхийлөгч болон аж үйлдвэрийн байнгын орооны дарга Ганбаатар, за эдийн засгийн хөгжлийн сайд Ган Төмөр нараас одоо шаардлагын хариу ирсэн. За мөн одоо улсын хурлын дарга Амар Баясгалан их хурлын эндэр дээрээс одоо Монголын барилгачдын эрх ашигыг хамгаалаа. Үндэсний компаниудад дэмжиж оруулаа. Яагаад Монгол барилгачид Монгол мөнгөөр барилга барьж болдгүй юм бэ гэдэг асуудлыг нийслэлийн удирдлагуудад одоо хурцаар тавьсан. Мөн одоо ардын намын бүлэг, ардчилсан намын бүлэг бас нийслэлийн удирдлагуудыг одоо 2 удаа хүлээж авч уулзаж энэ шаардлагуудыг тавьсан. За өнөөдөр тэр Хаан Нямбаатаргээ бичсэн байгаа энэ хүн хаан шиг загнаад энэ төрийн өндөрлгүүдийн шийдвэрийг хүлээж авахгүй байгаа. Бидэнтэй уулзахгүй байгаа. Тэгээ бид нэр одоо хард харахынхаа хүрээнд мега авилгалын асуудал хөндөж эхэлж байгаа. Олон мега төслүүдийг дагаад одоо авилгалын хэмжээ хэд томроод мега хэмжээнд очичлоо. Тийм учраас энэ хүмүүс одоо мөнгө улаан нүд цагаан гэдэг одоо юу ч тоохон байж эхэлж байна. За та бүхэн санаж байгаа бол 6 сарын 2-ны шөнө улсын хурал дээр Монгол улсын ерөнхийлөгч Ухнагийн хөрөлцөх үг хэлэхдээ энэ төрийн өндөр албан тушаалтнууд бол улсын хурлын гишүүдэд үйлчлсэн шүү дээ. Та нар ард түмнийг мэтээ шар махтаар хатаагаад байгаа чи гэж энэ үгийг хэлсэн баг. За өнөөдөр барилгачид бид үнэхээр шар махтаа хатаад явж байна. Хөрөлцөх ерөнхийлөгч Ухнагийн хөрөлцөх ерөнхийлөгч биднийг нэг анзаараа таач. Үнэхээр энэ зовж байна. Туйлдж байна. Ажлаа булаалгаж байна. Гадаадын хөрөнгө оруулалтаар биш. Монголчууд өөрсдөө хөрөнгө мөнгө босгоод гадны компаниудад өгөөд яваад байна. Үндэсний чи эрх ашигаас урваад байна. Үндэсний эрх ашигаасаа урваад байна. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дарга Ухнагийн хөрөлцөх гишүүн Монгол улсын их хурлын дарга Амар Баясгалан ерөнхий сайд нараа энэ хит халуурсан улс төрөө нэг зогсоогоод төр засгаа хурдхан шиг эмхлээд энэ ард түмэн аж байдлаа нэг хараад үзээч. Одоо энэ барилгачид чи эх орондоо гэр орон дотроо сууж агаад гадны барилгачдад хятад компаниудад ажлаа алдаад явж байна. Хятадын 15 компани тэр тендерт орсон. Ганцхан барилгын компани байгаа гэдэг мэдээлэл ирж байгаа биднэрт. Бусд нь уул уурхайн компани, замын компани, гадаад худалдааны компаниуд байгаа. Одоо бид хардах эрхийнхаа хүрээнд яагаад гэж олон асуултуудад тулгарч байгаа. Сэлэг дэдүү мега авилгалт үүснэ үү? Мега авилгалт тэнд бий болчих уу? Санхүүгийн шалгуурыг яагаад хит өндөр тавьчихваа? Яагаад Монгол компаниудаа ботсонгүй вэ? Гэр орон дотроо дээрлэхүүлмээргүй байна. Доромжлуулмааргүй байна. Ажлаа алдмааргүй байна. Аягтай хоолоо булаалгуулмааргүй байна. Тендерт орсон хятад 15 компани материалыг ил болгох гэж нийслэлийн одоо худалдаа авах ажиллагааны газар болон холбогдох албан тушаалтнуудаас шаардж байна. Бид энэ хүрээлд нийслэлийн иргэдийн хурлын 45 төлөөлөгчид бас бичиг хургуулсан байна. Одоо энэ хэвлэлийн хурлыг үзэж байгаа нийслэлийн иргэдийн хурлын 45 төлөөлөгч юу? Та нарын удирдлаганд байх ёстой наад тамгын газар чинь засаг дарга чинь юу хийгээ яваад байгааг нэг хараатгаач. Тэр тендерт орсон 15 компани шалгах материалын ил болох бидэнд материалын хөргүүлж өг. Мэдээж биднийг тоохгүй. Бидэнд бол өгөхгүй. Харин ирэх үхий иргэдийн хурлын төлөөлөгч нар та нар нэг нэгээрээ чултгана мэдээ материалыг аваад биднэрт өг. Бид нар хууль хүчний байгууллагуудыг бас энэ ажлаа хийгээсэй гэж бодож байгаа. Хятадын компаниудын тусгай зөвшөөрлийг ямар байдлаар өгсөн юм? Монголын тендерт орохоор ямар байдлаар өгсөн юм?
Энэ тэнд тусгай зөвшөөрөлд хариуцж байгаа Монголын барилгын үндэсний асцаас энэ дээр ямар ахлахам хийж байна? Бидэнд бас мэдээлэл өг. Барилгын хөгжлийн төв. Барилгын хот байгуулалт орон сууцчлалтын яам. Одоо толгой тарихгүй болчоод ингэ явж байгаа хүмүүсээ доод албан тушаалтнуудад хэлье. Энэ материалуудыг ил болгоо. Ил болго. Тендерт орсон 15 хятад компани ч одоогоор ямар ч барилгын үйл ажиллагаа явуулдаг компаниуд биш бай. Ийм мэдээллүүд ирээд байна. За дээр нь бид нэр авилгалын тоо хэмжээг өөрсдийн багцаагаар гаргаж байгаа. Яаж гаргаж байгаа вэ гэвэл тухайн тендер бол нээлттэй тендер учраас хинч ороод харсан болно. Барилгыг 2 сая 500 мянган төгрөгийн өртгөөр тендер зарласан. 2 сая 500 мянгаар тэр компаниуд авсан байгаа. 1 м квадратын нь. Одоо манай гишүүн компаниуд дээр мэдээлэл иржээ. Одоо нэр бүхий 2 ч компани бидэнд ирж мэдээлэл өгсөн. Нэг нь метр квадратын 2 сая 100 мянгаар бариад өгөөч гэсэн асуудал ярьж явж. Бид нарт ирлээ. Та нар энэ ажлыг авчихсан юм уу тэмцээ яваад байсан гэж байна. Тэр хүмүүс Монгол хүмүүсээр дамжиж тийм санал ирсэн. Одоо бид хардж байгаа. Хятад компани мега авилгалын нөгөөд 320 тэрбумын асуудал ярьж байгаа. Энэ 320 тэрбумыг яаж гаргаж байгааг бол 2 сая 500, 2 сая 102-ын зөрүү 400 мянга. За энийг нийт төслийн өртөг, төслийн метр квадрат буюу 2 сая 2.1 их найдаар нь тооцохоор энэ 300 орчим тэрбум төгрөгийн авилгал буюу завчааны асуудал гарч ирж байгаа. Гэхдээ тэргүй барилгын салбар өөрөө хамгийн өндөр авилгалсан салбар гэдгийг хүн болгон мэдж байгаа. Энэ дээр одоо хууль хүчний байгууллагууд анхаарлаа хандуулаач гэж ярьж байгаа. Хэлж байна. Мөн одоо 90 сурвалжлах сэтгүүлчд гэж байдаг. Та нөхөд дотор байдаг л байна. Энийний араас яваач. Яагаад ингэж нийслэлийн хэвлэл мэдээллийн албатаа гэрээ хийсэн гэдгээрээ шалтгаалаад ингэж энэ асуудлууд руу хутгалдаж орохгүй байна. Энэ чинь Монгол хүний асуудал болчоод Монгол үндэсний эрх шиг асуудал болчоод сууж. Тийм учраас энэ авилгалын асуудал байгаа гэж бид хардж байгаа. Өнөөдрөөс бид одоо тэмцлийн хурц хэлбэрт шилж нэ. Бид нэр 40 хоног явлаа. Төр засаг нь улс төрийн хит халуурд ороод үндэсний эрх шиг мартчихад байна. Тэгээд нэг хүн тэнд хаан шиг загнаад хүн тоодгүй, хэсэг бүлгийг тоодгүй, нийгмийн бүлэг дундаж давхраг барилгачдыг тоодгүй. Тэгээд ярьж байгаа юм нь энэ хятад компаниудаас та нарт нэг 20%-ийн тендерийг ажлыг аваад өгч гэж. Тэр нь одоо бас нөгөө авилгадаа сурцсан хүмүүсийн арга шүү дээ. Бид нарыг нэг 20% ажил аваад амаа хамхаа дугуй болчихно гэж бодож байна. Нийслэлийн удирдлагууд хөрөнгө оруулалтын газар тэр тендерийн шалгаруулсан хүмүүст хэлье. Бид одоо зууралтанд тэмцэн шүү та нартай. Бүх насаараа та нарт одоо дарлуулж авилгалд орчин амьдрч чадахгүй. Хэдэн жилийн дараа өөр хүүхдүүдтэй компани хөглүүлж өгнө. Тэгэхдээ авилгыг чинь цуг өвлүүлж өгөх юм уу? Миний хүү энэ ажлыг авахдаа тэр хүнд 10% өгдөг гэж бид өвлүүлж өгөх юм уу? Тийм ирээдүй хүсэхгүй байгаа. Яг нэг үгүйгэл таслан зогсоох одоо л таслан зогсоохгүй энэ цаашаа бидний амьдрал биш боллоо. Эдийн засгийн тусгаар тогтнол гэдэг юм байхгүй боллоо. Яг үнэндээ Монголын бүх салбар хятадуудад одоо зах зээл алдчихсан. Ихэнх салбар. Бид нэр ганцхан хөдөлмөрийн зах зээлээ хамгаалж байна. Бид нэр гараараа хийж чаддаг энэ зах зээлээ хятадуудаас авмаар. Хятад компани. Үүндээ бид нэр хятадуудыг юм уу хятад компаниудыг эсэргүүцээд байгаа юм биш үү? Энэ бол бидний тэмцлийн цаад мөн чанар бол дотоодын авилгачдтай. Одоо 14 мега төсөл улаан улсын хурл засгийн газраас зарласан байгаа. Цаана нь нийслэлээр 24 мега төсөл гэж яригдж байгаа. Энэ мега төслүүдийг дамжаад мега авилгал бий болчлоо. Бид бол энэ хөлс хүчийг чинь дааж чадахгүй. Энэ авилгалын чинь мөнгөний 10%, 16% хүрсэн байна. Энийг чинь дааж чадахгүй. Хичнээн төрлийн татвараар бид нарыг одоо дээрлэхэж доромжилж одоо өндийг сөхөөгүй амьдруулж байгаа. Үнэхээр шар махтайхтааж байгаа. Арт өмнөө энэ ганцхан барилгачдын асуудал биш. Энэ бол Монгол хүн бүрийн асуудал. 3 сая 500 мянган иргэд чинь шар махтайгаа хатжээ. Хөрс ерөнхийлөгчөө. Та сая 6 сарын 2-нд хэлсэн. Үнэхээр үннийг хэлсэн. Төр засгийн өндөр албан тушаалтнууд их хурлын гишүүд та нар яагаад энэ арт өмнөийг маань шар махтай хатаагаад байгаа юм бэ гэж. Би энэ үгийг ахаад 2 дахь хэлж байна. Өнөөдрөөс ахгуулаад өдөр болгон сануулж, өдөр болгон ярих болгондоо энийг ярина. Тэр олон татвар, нийгмийн даатгалын шимтгэл, банкны өндөр хүү энэ авилгалыг чинь даахгүй байна. Энэ даахгүй байгаа нөхцөл байдал
цаашдаа уур хилэн болж хувирна. Бидний тэмцэл 40 гаруй хоног үргэлжилж байна. Нямбаатар даргаа. Бид өнөөдөр нэг өдөр нийслэлийн чинь гадаа нодны ашиглалтанд орсон гой сайхан байшингийн чинь гадаа очино. Тэгвэл уур хилэнтэй очино шүү. Цон хаалгыг чинь бүгдийг нэвдэж чадна шүү. Энэ үйлдэл бол биднээс болохгүй шүү. Та нараас болж байгаа шүү. Та нарын энэ авилгацсан дураараа дээрлэхүү бүр эзэн суусан бусдыг одоо хүн гэж бодохоо байсан, ард түмнийг ард түмэн гэж бодохоо байсан. Одоо нохооноос дор үзэж байгаа энэ үйлдэл чинь ард түмний уур хилэнг босгоно шүү. Барилгачид маастай шүү. 100 мянган барилгачин босон шүү. Хурц жотоо гэдэг зэвсэг байдаг шүү бидэнд. Нийвийн хүртэл зэвсэг болно шүү. Тэдний ард арга эргээд 400 мянга орчим хүн бий шүү. Өөр хүүхдүүд нь өсөж өндийж байгаа шүү. Мөнхийн та нарт дээрлэхүүлээ та нарын авилга татвар дарамтын доор амьдрч чадахгүй шүү. Тийм учраас улсын хурлын 126 гишүүн ерөнхийлөгч улсын хурлын дарга нарт бас хэлж байна. Төр засгаа хурдан имхэл. Та нарын тоглоом биш. Ардчилсан нам, ардын намын бүлгийн дарга нар энэ асуудлуудаа хурдл төрийн ордон өчтөр хов хоосон. Бид наан нь амьдрал ахуйгаа яриад шаардлага хөргүүлээ сууж байхад хов хоосон. 2 удаагийн шаардлага хүрлээ. 126 гишүүнд нэг бүрчлэн нэр дээр нь алтан бичиг өглөө. Хариу байхгүй. Хинэнч тоохоо байсан. Зөвхөн улс төрийн зодон албан тушаал би сайд болон чи сайд бол манай бүлгийн хүн, манай фракцийн хүн сайд болно гэдэг зодон чинь одоо хэрээс хэтэрлээ. Ард түмний амьдрал чинь нүдэнд харагдгаа байлаа. Шар махтайгаа хатжээ. Энэ хатж байгаа байдал чинь удахгүй уур хилэн болж хувирна шүү. Бидний ард бол маас байгаа шүү. Одоохондоо та нараас айгаад гарч ирж чадахгүй байгаа. Баавгийн лавсрангуу хэлсэн үг байгаа шүү. Ард түмний уур хилэнг нэгэнт хөдөлгөөр та нар улаан цусаараа угаагаад дээлж чадахгүй шүү гэж. Яагаад ийм хурц үгнүүдийг хэлэх болж байгааг бүгд ойлгож байгаа. Бүгдөө энэ дотоодын тэмцэлтэй зөрчилтэй ирэх шиг албан тушаал ийм юмд зууралцсан байдлаас одоо нэг салаад өгөөч. Ард түмнээ анхаараач, барилгачтай анхаараач. Энэ чинь зөвхөн барилгачтай асуудал биш би олон удаа хэлж байгаа. Нийслэлийн иргэдийн татвар төлөгчдийн мөнгийг барьцаалаад бонд тусгасан дотоодын мөнгө. Тэгээ яагаад гадны компаниудад өгөөд байгаа юм? Өнөөдөр та бүхэн харж байгаа. Ногоон нуур дээр 1008 айлын орон сууц гэдэг барилга баригдсан. 6 жил баригдаж байгаа. 8 болоо 22 хүрэл. Хятадын ард түмний буцалтгүй тусламжаар баригдаж байгаа учраас хятад компани барьж байгаа. Энэ бол дэлхийн жишг бүх улс орнууд игдэг. Өөрөөсөө өөр орн руу зээл юм уу хөрөнгө оруулалт хийх юм бол дагуулад өөрсдийнхээ компаниудыг дэмжиж ажилтаа болгодог. Тэр өөр улсад очиж барилгын бариулт. Энэ 1008 айлын орон сууц яг тэр жишгээр явж байгаа. Энэнтэй бид нэр ерөөсөө барьцаагүй. Тэр яагаад үл хятадын ард түмний мөнгөөр тэнд барилга барьж байгаа юм байж. Тэгвэл яагаад Монголын ард түмний хөрөнгөөр мөнгө босгочоод яагаад хятад компанид өгөөд байгаа юм? Яагаад өөрийнхөө хүүхдүүдийг хооллохгүй байгаа юм? Яагаад өөрөө чинь хүүхдүүд өлөн зэлмийн яваад байхад өрөөлийн хүүхдэд чихэр бурмаа өгөөд байгаа юм? Эний чинь үндэсний эрх ашигаас урвсан үйлдэл гэж харж байгаа бид нар. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд ийм гомдол гаргана. Нийслэл дээр байгаа хэсэг бүлэг хүмүүс үндэсний аюулгүй байдлаас эсрэг гэмт хэрэг хийж авилгад хит автаж үндэсний эрх ашгийг зөрчижээ. Худлаа биш. Магадгүй одоо энэ тэмцэл хурцтаад эхлэхийн үед биднийг дарамтлах гэж үзэх байх, дарах гэж үзэх байх, шалгах байх, шүүлгэх байх, хамаалах, өгсөн чамаа авахгүй гэдгээ бид нэр зарлцсан байгаа шүү 5 сарын 28-нд. Ам хайргүй болсон гэдгээ зарлцсан байгаа. Нямбаатар та хаан болцохойг юм бол барилгачтайгаа уулз. Бид тэр 20% чинь зөвшөөрөөгүй учраас тэр барилгын үндэсний ассоциацтай санамж байгуулах чинь бид очиагүй. Бид 100% Монгол компаниуд хийх ёстой гэдгээ илэрхийлсэн. Та нар болохоор энэ барилгын 100 гаруй төрлийн бус байгууллагуудыг нэгэнтээ нь уулзчаад одоо ингээд нийт барилгачтай ойлголцсон гэдээ улсын хурал дээр худлаа мэдээлэл тавиа явж ийн лээ. Бид бол Монгол улсын 21 аймаг салбартай Монголын барилгачтай холбоо нэгдсэн холбоо.
1990 онд байгуулагдсан. 35 жилийн түүхтэй. Тийм учраас бид том дугурж байгаа. Том дугур нь үндэсний эрх ашиг, Монгол барилгачдын эрх шиг нийтээр нь хамгаална. Бид нэг хэсэг бүлэг барилгачдын эрх шиг хамгаалахгүй. Хамгаалвал бид нийтээр нь. Бид барилгын туслах ажилтнаас хамгийн өндөр настай ахмадыгаа хүртэлх хэмжээнд үйл ажиллагаагаа явуулна. Явуулсаар ч ирсэн түүхтэй 35 жилийн түүхтэй. Энэ түүхэнд одоо сайн жишээ олон бий. Бид аргагүй ирэхэд улс төрчих нөхцөл үүсгэсэн. Та нараас болж, авилгачдаас болж, улс төрчдөөс болж бид улс төрийн үйл ажиллагаа хийж байгаа. Бид 21 оноос хойш олон удаагийн тэмцэл хийсэн. Бид нэг удаа улс төрчсөн үсэг амнаасаа унгааж үзээгүй. Харин 5 сарын 28-наас хойш бид улс төрийн акц хийж эхэлж байгаа. Хүрд жодуундаа хүрэн шүү. Авилгачдаа та нарын үйлдэлээс болж өнөөдөр бид хятадын эсрэг юм уу хятад компани эсрэг нэг ч үг дуурахгүй. Яагаад гэвэл бид нар барилгын материалынхаа 90 гаруй хувийг хятадаас авдаг. Бид бүгд хятад компаниудтай түнш харилцаатай холбоотой. Бид хоёр улсын хувьд найр суурь. Монголчууд 3000 жилийн турш хятад Монгол хоёр хоорондоо 8 арилжаа хийж амьдсан түүхтэй. Тэр улсын асуудал тэндээ. Тэр улс харин сайн ажиллаж байна. Манай авилгач төсмөлдөд авилгын нөгөөд өөрсдийнхээ компаниудыг ажилтаа болгож байна. Энэ угаасаа тэгж явсан. Түүхэндээ ч тийм. Хятад эрх мэдэлтнүүд Монгол ноёдод байнгын авилга өгж асуудал тарьж түүнээс болж ард түмний уур хилэн бослох тэмцэл алаан хятад болж байсан түүхтэй. Энэ түүх рүү битгий чирээд байгаараа та нар. Нийслэлийн удирдлагуудаа Нямбатар дарга та мэдж байгаа байх гэж бодож байгаа. Нэг 9 давхар барилга, 12 давхар барилга барихын тулд яагаад олон улсын тендер зарлаад онгоотод байгаа. Яагаад энэ Монгол барилгачдаа хуугаад өгчээ, эднэрийг хөөх юм дэмжчихээ. Коронагийн үед эднэр маань сөөрхөнгөө алдсан шүү. Одоо ч одоо хямрал нь гараагүй байгаа шүү. Яагаад ингэж харахгүй байгаа. Яагаад гэвэл та нар тоодгүй, биднэртэй уулздгүй. Бидний асуудлыг авч хэлэлцдэггүй. Та нарын нүдэнд зөвхөн мөнгө харагдаж байгаа, авилга харагдаж байгаа. Худлаагүй бол ажил хийж амьдарч байгаа бүх бизнесүүд ч өртөө амьдарч байгаа. Харин төрийн албаа агчид бүгд баян сэтгэлтэй амьдарч байгаа. Бүгд 200 300 G класс унаад одоо 20 30 тэрбумын байр байшинд амьдраа явж байгаа шүү дээ. Ажил хийж байгаа, бизнес хийж байгаа бүх хүмүүс өртөө байгаа. Өдрийнхөө хоол өмнөх маргаашаасаа өөр юм харж чадхаа байсан. Сарынхаа зээлнээс өөр юм бодхоо байсан. Ингэж мал болгож амьдруулж байгаа шүү дээ. Одоо эний чи ярих цаг болсон. Ард түмэн бүгдөө сэр. Бүгдөө айцсаасаа сал. Нямбатраас нэг айсан хэсэг бүлэг барилгачд байна. Дарамтлагдаг гин, яадаг гин үг хэлж чадгаа байсан. Бүх насаараа айж амьдрна гэвэл тийм байхгүй Нямбатраа. Зууралд нь тэмцэх болно шүү гэж дахин хэлье. За би хэлчихье. За одоо манай засгийн газар бас шинээр эмгэлэгдэх байх. Гэхдээ одоо нэг зүйлийг анхаармаар байна. Энэ том хотыг хэн авч явах хэвээр бэ? Удирдагч, манлайлагч ийм хүн авч явах хэвээр. Хот төлөвлөгч хүн авч явах хэвээр. Инженер хүн авч явах хэвээр. Судлаач хүн авч явах хэвээр. Урталт одоо энэ томилгоо гэдэг юмнаас хамаг юм үүсэж байна. Нямбатар гэдэг хүн хууль эрх зүйн хүн. Хууль эрх зүйн хүн яаж хэд сайхан бодоод зүгээр бодснороо юм хийж штт. Хот төлөвлөгчдэр туяа гэдэг хүнийг хажуудаа зөвлөхөр авсан бол арай ч ийм алхам хийхгүй. Тийм учраас одоо энэ улс төрийн томилгоогоо бас бодож хиймээр байна. Хоёрдугаарт нь хүний эрх зөрчиж байна. Бид нар 21 оноос хойш тэмцэж байна. Бид нар тухайн салбарын хууль эрх зүйг өөрчлөх гэж явж, өөрчилж их хурлын хоёр тогтоолыг гаргаж явсан. Энэ хооронд дандаа хүний эрх зөрчиж байна. Одоо 21 оноос хойш маш олон компаниуд энд байгаа хүмүүсийн бараг ихэнх нь цаашдаа тендерт орохгүй, ирээсэл тэр царцсан хэдэн барилгатайгаа байж байгаа. Маш их үр зээл үүссэн байгаа. За энэ үр зээл одоо хууль эрх зүйн өөрчлөгдөд бидний мөнгийг төсөв өртөгтөөрэ тавьтал ингээд байж гин бид нар ажилгүй байж гин. Гэтэл энэ хооронд яаж ажиллаж байгаа хүмүүс өндөр насны тэтгэврт гарч чадахгүй. Танаа компани өртөөгээд компани инженерийг компани нэгтлэн тэтгэврт гаргахгүй.
жирэмсэн эмэгтэйчүүдийг дэлхийдний мөнгө олдохгүй. Энэ хүний эрх зөрчиж штэ Монгол хүмүүсийн эрхийг зөрчиж байна. Тэгэхээр энэ дээр бол үнэхээр бид нар эмзэглэж байна. Эмэгтэй хүмүүс ер нь өр хүүхдийнхээ төлөө юу ч хийхээс буцдаггүй. Тийм учраас одоо өчигдөрөөс эхлээд барилгын компани захирал эмэгтэйчүүд нэгдэж ковш кран одоо зэр зэвсэг бүх юмтайгаа та нарт үзэн шүү. А бид нар бол зуурамгаа авчираад асгая. Энэ ордны чинь баруун зүй хаалган дээр хэдэн тоноор нь миксертэй зуурамгаа авчираад асгах гэд бэлгэн байна. Нийслэлийн чинь хаалгыг хаагаад зуурамгаа асгах чиг. Тэгээд тэр зуурамг бидний одоо энэ бүтээгдэхүүнүүд бол маш урдан царцдаг, маш урдан бэхждэг. За ингэсний дараа та нар одоо хаана ажиллах вэ? Гудамд ажиллах хийгээд эрхийн цаг сэрж бидний энэ зовлон хуваалцах байхаа гэж ойлгож байна. Ер нь бол сэлб дэдтэв гэдэг юмыг мега төсөл гэдэг гадаад нэрийг хэрэглэн байж Монгол хүмүүстэй авилгалаа ярилцаж чадахгүй болохоор гадаадд очиж өөрсдийнхээ эрх ашигыг хамгаалсан авилгалаа тохирж ирээд бодлогоор одоо төмөр хаалганы цаана шаваа тавьж штеп. Хэдэн өдөр төмөр хаалганы цаана ажил хийж байгаа. Цөөхөн монголчууд бүгд бие биенээ мэднэ. Бид нар дээр ховж маш их юм ирж байна. Одоо шалгарсан 2 компани ямар чадамжтай. Тэр үетэйгэл манай Монгол барилгын компаниудыг хулигдаж мөнгө төгрөгөө өгөө компани хүртэл шалгарсан байна гэдэг мэдээлэл байна. Бид нар судалгаа хийж энийг гаргаж тавина. А бид нар бол одоо хурц хэлбэрт шилжсэн шүү. Монгол даяар энэ юмаа зарлаа. Манай барилгачид зүгээр ашигтай орлоготой ажиллаж байгаа. Орон сууцны хороол барьж байгаа компаниуд өнөөдрөөс эхлээд нэг өдрийн ажлаа зогсоогоод 100-аас 200 алчингаа одоо оруулж ирья гэдэг юм яриад ингээд монголчууд чинь нэгдээд авахаараа их хүчтэй. А олуулаа болоод ирэхаараа монгол хүний чинь бас их халуун цус юунд ч хөргөж мэдхээр ийм эрч хүч орж ирдэг. Тийм учраас бид нар хэлэхгүй байж байгаа нууцаар довтлогоо та нар шиг хийхгүй хэлж байгаад яг юу хийх гэж байгаа ямар зэв зэвсэгтээ орж ирэх гэж байгаагаа хэлж байгаа та нартай үзэн шүү. Эмэгтэй хүмүүсийн эр зургийг одоо ер нь эмэгтэй хүнээс л хаад төрсөн шүү дээ. Галдан хаан яаж одоо 200 жилийн даралд байсан манжийн даралд байхад яаж галдан хаан ямар ухаан сийлжээж ямар хаттаар зөвлүүлжээж энэ ард түмнээ чөлөөсөй Чингис хаан яаж өвж дэлхийг эзэлсэн бүгд энэ эхчүүд эмэгтэйчүүд хатан ухааныг үнэлэн байж хатан ухааны зөвлөгөөнийг авч байж ялтыг байгуулж ирсэн гэж ойлгодог шүү. Анхааруулж хэлж байгаа л өгнүүд. За та бүхэнд өдрийн мэнд хүргэе. Монголын барилгачид бид нар Улаанбаатар хотын захирагч Нямбаатрыг хаан гэж нэрлэсэн. Яагаад гэвэл энэ хүн тус тендерийг зарлахдаа Монгол улсын үндсэн хуулийг уландаа гიშгсэн. Тухайлбал энэ бол үндсэн хуулийн 19-ийн 1. Мөн Монгол улсын засгийн газрын 2024-өөс 2028 оны мөрийн хөтөлбөрийг уландаа дэвшилсэн. Ингээд энэ хүн бол өөрийнхөө эрх мэдлийг хязгааргүй гэж сэтгэж энэхүү тендерийг зарлажээ. Яагаад Монголын барилгачид үүнийг эсэргүүцээд байгаа юм бэ? Маш цөөхөн шалтгаан хэлээ. Энэ бол Монголын татвар төлөгчдийн төлөх 2.1 их 80 төгрөг. Энийг хятадын компаниудад өгснөөр Монгол 20% нь үлдэх байх. Бус нь бүгд хэлийн цаашаа гарна. Магадгүй бид хардах эрхийнхээ өрөөнд 320 тэрбум гэж ярьсан. Энэ бол хятад компаниуд тендертэй авсан 2.5 сая төгрөг метр квадратын үн. Монголын компаниудад санал болгож байгаа 2.1 сая төгрөгийн хоорондох зөрүү бол 16% гэсэн үг. Ингээд энэ бол 2 их 80-ийн 16% гэх юм бол 320 тэрбум төгрөг. 320 тэрбум төгрөгийн энэ зөрүү бол мега авилгалаа гэж харж байгаа. Тендер шалгарсан 2 компани нэг нь хятадд үйл ажиллагаа явуулдаг төрийн өмчөд зам гүүрийн компани байгаа. Хоёрдугаарх нь бол CSMC гэж хятадын металлургийн бас төрийн өмчөд компани охин компани энд үйл ажиллагаа явуулж байгаа. Энэ охин компани бол Монголд бид бүхний мэдэх 1080 айлын орон сууцыг барьж байгаа дүлгөөнөрт энэ барилга хэдэн жил болсныг мэдчихэж байгаа. Энэ барилга дээр ажиллаж үзсэн Монголын барилгачид бүгд мэдчихэж байгаа.
энэ компани яаж ажилтаа хийдгүү, мөнгөний өгөх гэж яаж зовоодгүү гэдэг талаар бол бүгд мэдчихэж байгаа. Би өчигдөр энэ CSMC гэдэг компани ер нь яг яаж тусгай зөвшөөрлөө авсан бэ гэдгийг харлаа. Анх 2019 оны 4 сарын 20-нд тусгай зөвшөөрлөө авсан. 24 оны 4 сарын 20-нд тусгай зөвшөөрөл нь дууссан. Энэ компани барилгын ямар нэгэн үйл ажиллагаа хийхгүй явж байгаад 2025 оны 4 сарын 1-нд тусгай зөвшөөрлөө авжээ. Тэгэхээр энэ компани энэ тендерт ялна гэдгээ 4 сарын 1-ээс өмнө мэдчихээ. Ингээд энэ компани тусгай зөвшөөрлөө авсан байна. Одоо тусгай зөвшөөрлөлтөй байгаа юм байна. Тэгээ энэ компани өөрсдийнхөө хятадынхаа буцалтгүй тусламжаар хийж байгаа барилгаа 6 жил барьж байгаа хүмүүс Монголын барилгын сэлб дэд төвийн бүтээн байгуулалтыг 2 жилийн хугацаанд нь барьж чадах уу гэж асуумаар байна. Монголчууд эвлэлд нь нэгдээд хийхээрээ буян тухай хорооллыг 7 блокоор нь аваад хийхээрээ 1 жилийн дотор ашиглалтанд оруулдаг. Хоорондоо уралдаан зарлахаар 9 давхар барилгын угсралтын ажлыг 1 сарын дотор дуусгаж чаддаг. Ийм л барилгачид. Монголчууд 9 давхар барилгыг барьж чаддаг. Хэрвээ бид итгэл хүлээдгээд бидэнд энэ ажлыг 7-7-оор ч байдаг юм уу хуваагаад өгөх юм бол бид нар 18 сар битгээл 12 сарын дотор ч гэсэн барих бүрэн хүчин чадалтай. Монголын барилгачдаа боломж олгооч ээ Хаан Нямбаатраа. Монголын барилгачдыгаа сонсооч ээ улсын хурлын дарга. Монголын барилгачдаа дэмжээч ээ Монгол улсын ерөнхий төгчөө. Зүүнд түчээлэх зүүн мэдээ сонь. Цаасан болон цахим хэлбэрээр уншигч танд хүрч байна. Иргэдээ өмөөч өвчин. Үндэсний өдөр тутмын сонин зүүн мэдээ.